Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг бүгдээрээ сайхан амарсан уу? За нэлээд олон хүмүүс хиймэл оюун ухааны програмны талаар надаас хувь чадвар асуусан байсан. Тэгээд тэдгээр хүмүүст зориулж энэ хөл авийг хийж байна. Тэгээд та хэд манай талаар асуух асуулт байх юм бол бас сэтгэл хэсэгт бичээд үлдээгээрэй. Яг одоо би бас лайвныхаа сэтгэл хэсгийг хараад мониторыг байж байх болно. За тэгээд мэдээж хэрэг тий нэг Bio3 ультрагийн талаар асуусан байсан. За тэгээд зарим нь болохоор тий туршилтаар авч хэрэгжилж болохгүй гэдэг тийм асуултууд айгүй их орж ирсэн. Тэгээд тэдгээр хүмүүст хариулахад туршилтаар ашиглаж үзнэ гэсэн ойлголт байхгүй маань. Өнгөрсөн хугацаанд Google-ийн Bio3 дээр хэд хэдэн өөрчлөлт орсон. За тэдгээрүүдийг та бүгдтэй бас дуртаад явна. За Heygen гэдэг одоо манай дээр ашиглагдж байгаа Heygen гэдэг хиймэл оюун ухааны бас сайт байгаа. Тэрийг бас харуулах болно. За Eleven Labs гэдээ бас харуулах болно. За тэгээд та хэд маань энэхүү лайвыг хэрвээ үзэж байвал тий сонирсон асуултуудаа бас асууж болно. Тэгээд тэднэр нь би бас та бүгдтэй яг асуултанд нь харуулад явахыг хичээнэ. За тэгээд манай дээр бас хэрэгжилж байгаа хүмүүсүүд маань бас хэд хэдэн хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа юм байдал ажиглагдсан. За мэдээгүй хүмүүст нь эргүүлээд сануулгаад тий бид ингээд ийм хоёр үндсэн одоо хиймэл оюун ухааны Telegram өрөөтэй за Google Ultra гэдэг тэгээ нөгөөх нь болохоор Hey гэдэг ийм хоёр өрөөтэй за ирэх авсан хүмүүсүүд бол энэ Telegram өрөө рүү ороод энэ дээр бас тодорхой хэмжээний зааварчилгаа байгаа. За ер нь бол хүмүүс ингээд хиймэл оюун ухааны програмын эрх авчаад юу хүсэж байдаг вэ гэхэл сургалт хүсэж байдаг. Ер нь бол тийм юм айгүй ховор хүн ер нь яг юу авч байгаа, юу хэрэглэж байгаа өөрөө мэдээд ингээд аваад тэгээ тэрийг хэрэглэх хэрэгтэй болохоос тэгээ би зааж өгөө та хэрэглэнэ гэдэг давхар одоо тэгээ сургалт одоо энэ дээр ингээд аваад сургалт гэжтэй ер нь сургалт ч нэг бас зайлшгүй шаардлагатай ч юм бол биш. За үг аль зөвхөр олдлоо гэдэг шиг тий. За эхний ээлжинд бас хэдүүлээ юу яа. Эхний ээлжинд Google Ultra-гаас нь хэдүүлээ танилцуулж явчих тий. Google Ultra гэдэг. За энэ болохоор Google-ийн одоо тий бизнес зориулсан одоо ийм эрх. За дангаар бол нэг 800 гаруй орчим мянган төгрөгийн үнэтэй. За хүмүүстэй хуваагаад хэрэглэх юм бол арай хямдхан байдлаар ингээд тий ашиглах боломж үлдэж байгаа. За тэр боломжийг л одоо тий хямдхан ашиглах боломжийг л ерөнхийдөө хүмүүст олгоод байгаа юм л та гэдэг шиг тий. За пассворд нь юу вэ? За ингээд хүмүүс нэвтэрч болохгүй байна. Хүмүүс гарчаад байна. Бичлэг үүсгэж болохгүй байна. За энэхүү бичлэгийг үзэж байгаа хүмүүсүүд маань бас тэ нэг яг нэг эрх авсан хүмүүс байгаа шүү дээ тий. Эрх авсан хүмүүсүүд маань юу ягараа guys. Болж үл кредит баг үрж ашиглаарай. Манад дээр эрх аваад тий ашиглаж байгаа хүмүүс бас байж магадгүй. Try another way. За би өөрийнхөө утасны дугаар руу зөвлөе. Энэгээр орно. Эрх авсан хүмүүсүүд маань энэхүү лайв бичлэгийг үзвэл та бүгдээс хүсэх юм байна. Эрх авчлаа гэж одоо тий
зогсоо зайгүй юугаа ашиглаад баймаар байна. Кредитээ дуусгаад баймаар байна. Кредит яагаад дуусгаж болохгүй вэ? Тэг кредит дээр юу ямар асуудал гарсан бэ гэдгийг бас энэ лайв дээр би бас тайлбарлаад явнаа. За ингээд Google Ultra-тай энэ аккаунт маань ингээд идэвччихэж байгаа. За өөр дээр шууд VPN суучж байгаа. Та бүгд харж байгаа тийм. За энэ дээр юу ирж байгааг гэхээр одоо Gemini мэдээж хэрэг Gemini ирж байгаа. За Gemini-ыг товчондоо Gemini гэж юу гэдэг. Шууд өөрөөр нь асуучдаг. Өөрөөс нь асууж байна. За тэнгууд угаасаа энэ дээр хариулчих واخ. За одоо нөгөө Google AI Google-ийн хиймэл оюун ухаан хөгжүүлснээс хойш ерөнхийдөө баггүй хугацаа өнгөрлөө те нилээдгүй хугацаа өнгөрлөө. Тэгээд мэдээж хэрэг анхан шатны мэдээлтгүүнийг анхан шатны ойлголтыг өгөх зорилгоор Gemini Student эднэргээд баахан эрхүүд бий болж байсан. За сая сүүлийн хэд хоногийн хугацаа сүүлийн хэдэн 7 хоногийн өмнөөс ерөнхийдөө Google-ийн энэ аккаунтуудыг бол хүмж эхэлсэн дүр зураг бол ажиллагдсан. За нэг жилийн эрхтэй аккаунтуудыг ерөнхийдөө баг ихийг нь хаагаад тэгээд Google Student гэдэг 4 сарын эрх гаргаж ирсэн дүр зураг харагдаж байна лээ. За ChatGPT-тэй ерөнхийдөө бол төстэй зарим талаараа ChatGPT-гээс илүү зарим талаараа ChatGPT-гээс жоохон дутагдaltaй гэдэг ийм байдал бас харагддаг. За хэдүүлээ эхлээд нь Gemini гэж юу юм бэ гэдэг те энэ нүг төрөний нүг Google-ийн одоо те манайхаас үзүүлж байгаа одоо shared аккаунтн дээр энэ Gemini дагж өгч байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ ингээд сонирхъя. За би бол Google-ийн бүтээсэн хиймэл оюун ухаан бүхий хэлний том загвар болох Gemini байна. Би одоогоор вебэд зориулагдсан Gemini 3.1 Pro хувилбар дээр ажиллаж байгаа бөгөөд илүү нарийн төвөгтэй даалгавар гүйцэтгэх урт харилцан яриа өрнүүлэх боломж төлбөртэй PayTie горимт хариу үйлдэл үзүүлж байна. Би ямар нэгэн хувь хүний мэдрэмж ухамсаргүй бөгөөд таны асуусан зүйл баримтлалтай ойлгомжтой шууд хариулахыг зордгоо гэдэг. За үндсэн чадварууд нь бол тест боловсруулах, видео үүсгэх, хөгжим бүтээх Gemini Live горим гэдэг. Яг нэг ChatGPT-гээс нэг дутгааргүй тийм юу бол байгаа гэсэн үг. За хэрэг багажнууд нь юу вэ гэхээр байгаа зү. Gemini дээр та зураг үүсгэж болно. За Canvas хийж болно. Deep Search буюу гүнзгий хайлт хийж болно. За жишээлбэл одоо тий өнөөгийн зах зээлийн талаар, өнөөгийн улс төрийн талаар ч гэдэг юм уу яг гадаадын тий тэрүүнийг одоо ингээд Deep Search эсвэл нэг таны сонирхож байгаа хичээлийн сэдвч гэдэг юм уу тэрийг одоо Deep Search хийж болно. За энэ ч яг энийг нэх бол ашигладаг. За сүүлд бол одоо дуу үүсгдэг юм хэсэг гарч ирсэн. За тэгээд Deep Sync буюу арай илүү боддог бас нэг юм юу гарч ирсэн. За дууны хувьд бол байгаа тий юусаа ингээд Gemini энэ талаар дуу тэгээд өгнө. Ихтэй дуучин Монгол хэлээр rock pop дууг бол нэг иймэрхүү байдлаар ингээд үгийн ч өгөөд дуу уусгаж болно те. Айд эсвэл ингээд нэг иймэрхүү байдлаар prompt гэх юм уу юу гэх юм те текст бичээд ингээд бас дуу хийх боломжтой. Ийм юм шинээр сайхнаас юм уу да нэмэгдсэн. За зураг үүсгэж болно гэж байгаа юм тийм ээ. Зураг эдитлэхэд бас ашиглаж болно гэж байгаа юм. Гэхдээ бас энэ дээр зураг үүсгэснээс хагаад тий арай өөр нэг flow гэдэг байхгүй видео үүсгэж. За ихэнх одоо нэг энэ Google надаас одоо Google-ийн эрх авч байгаа хүмүүсийн shared аккаунт тийм үү. Энэ эрхийг авч байгаа хүмүүсийн хэрэгжилж байгаа одоо хэрэгсэл нь бол энэ бичлэг үүсгэх ба. За хэдүүлээ тийш нэ шууд орё. За тийш нэ орохын тулд хэдүүлээ эхний ялцанд VPN-аас таарна. За энд бол дуу явуулж илээ. VPN-аас. За мэдээж хэрэг одоогийн байдлаар бол flow зөвхөн Америкийн нэгдсэн улсад ажиллаж байгаа. Тэгэхээр VPN-ыг бид нэр USA болгочихно тийм ээ.
За тэгээд flow. Өмнө нь нөгөө нэг Whisk дээр зураг үүсгэх эднэргээд асуудал байсан. Одоо 4 сарын 30 гэхэд байна уу. Whisk ерөнхийдөө ажиллагаагүй болно. Тэгээд Whisk дээр байсан бүх юмнууд Flow руу шилжиж орж байгаа. За Flow-ийн ерөнхий бүтэц бол нэг иймэрхүү байна, тийм ээ. Энэ дээр л одоо нөгөө нэг хамаг бичлэг үүсгэх юмнууд одоо ингэ чинь явагдаж шүү дээ гэдэг шиг. Бичлэг, зураг. Өмнө нь болохоор Whisk гэдэг сайт байсан байхгүй юу? Тэгээд тэн дээрээсээ ерөнхийдөө тэрийг зогсоогоод тэн дээр байгаа бүх одоо тохиргоонууд гэх юм уу тийм Google-ийн шууд Flow руу чирээд оруулсан. Тэрийг бас та бүхэнд харуулъя. За манай нөхдүүд ингээд баахан бичлэгнүүд ингээд тэгээд явж байгааг та бүгд харж байгаа. За хүмүүсүүдийн бас нийтлэг асуулт байдаг. Бичлэг хийхэд кредит яах уу, ийх үү гэдэг тийм. За хэдүүлээ зүгээр нэг юугийн эхлээд нь бас сонирхолтой бас мэддгүй хүмүүс байж магадгүй тайлбарлаад ингээд явуулъя. За ерөнхийдөө бол консол гэх юм уу тийм. Консол бол нэг иймэрхүү төр зурагтай. За энэ дээр болохоор ингээд нөгөө төрөний би хэлээдсэн тийм Whisk байхгүй болоод Flow руу Whisk-ийг оруулаад ирсэн. Өмнө нь болохоор зөвхөн видео гэж байдаг баг байсан. За одоо тэгсэн чи image гэдээ ороод ирсэн. За image маань дотроо data хэсэг дээр болохоор зураг image гэдэг нь зураг үүсгэх гэж байгаа тийм үү. За data хэсэг дээр болохоор зургийн одоо нэг хэмжээ данзаа юмнууд ингээ харагдаж байна. За нэг удаагийн одоо generate товчлуур дарахад хичнээн зураг үүсгэх бай тээ. 1 зураг уу, 2 зураг уу, 3 зураг уу, 4 зураг уу. За дотор нь болохоор төрлийг нь бас цаагаад өгсөн. За image нь 4 гэж нэг байгаад байгаа. Энэ нь бол хаанаас гаралтай юм сайж мэдгүй. За Nana Banana Pro гэж байна. Nana Banana 2 гэж байна. За тэгээд мэдээж хэрэг бол промптоо бол тэ. Промптоо шууд энэ дээрээ бичээд өгнө. Монгол нутаг. За тэгээд хэмжээ нэг иймэрхүү байна гэд 4 ширхэг зураг үүсгэх гээд шууд ингээд команд өгчнө гэсэн үг. За энэ дээр дуу маань бас үүссэн байна. За дуугаа тавьж үзвэл та бүгдтэй дуу маань уншчих тий. Одоо гараад ирэх баг. За зураг бол энэ дээр ингээд явж байна. За Nana Banana Pro, Nana Banana 2 гэдгээр Nana Banana 2-ыг за зургийн хувьд бол нэг ийм манайхаа. Зургийн хувьд бол нэг иймэрхүү зургнууд үүсгэж чадаж байна гэж. За тэгээд мэдээж хэрэг одоо нэг их худалдаж авч байгаа хүмүүсүүд маань бол мэдээж хэрэг энийг бол тий туршаад гэдэг шиг тий. Яг тэгэхээр зураг үүсгэхэд бол нөө тэг кредит байгаа. Nana Banana Pro-гоор ийм зураг үүсгэсэн. Одоо Nana Banana 2-оор нь төлөө бас зураг үүсгэж үзье. За анхааруулж хэлэхэд өнөөдрийн лайв дээр 3 төрлийн хиймэл оюун ухааны ревювийг бол хийн танилцуулна гэсэн үг тийм ээ. Тэгээд та хэд маань 2 нь бол одоо манай дээр бол байгаа. Нэг нь болохоор Hagen гэдэг, нөгөөт нь болохоор Veo3 гэдэг. Гуравт нь болохоор та нар өөрсдөө сайтн дээр аккаунтаа үүсгээд тэгээд хийгээд явж болно гэсэн үг нь таны эрхийн асуудал. За та бүгдийн баруун гарталд харж байгаа те Nana Banana 2-ыг ашиглаж хийсэн зураг, Nana Banana Pro ашиглаж хийсэн зураг гэдэг ерөөхдөө ялгаа юм бол харагдаж байна уугүй та хэд манд бас өөрсдөө сэтгэлдээ. Ер нь бол энэ зураг бол хардаа те энэ зураг бол баг бодиттой зураг шиг харагдаж шүү дээ. За энэ дээр байгаа ч нэг ийм сонирхолтой юм гарч ирсэн. Lasso гэдэг за хэдүүдээ ингэж price Toyota white color Toyota price standing light гэх юм юу гэнэ. Одоо энэ дээр нэг ийм юм нэмэгдэж орж ирсэн. Ингээд шууд энэ дээр ингээд зураад тэгээд
нэмждэг нэг юм. Энэ виск дээр бол ийм боломж бол байгаагүй санагдаж байна. Тэгээд юун дээр бол флоу дээр бол энэ боломж бол нэмэгдэж орж ирсэн. Ерөнхийдөө бол зурган дээр тэгээ үүсгэсэн зурган дээр деталь нэмэх гэх юм уу та. Ийм боломж бололцоо нэмэгдэж орж ирсэн. За манайхаас энэ эрхүүдийг авч байгаа хүмүүс яг ямар чиглэлээр ажиллаж байгаа вэ гэхээр энэ commercial тал руугаа аягүй их ашиглаж байгаа да тий. За ямар зураг үүсгэх нь үүсгэж гарч ирэх нь зураг яах нь харъя хэдүүлээ. За дуугаа хэлээч. За дуу явж гинөө. Жохон лайв үргэлжилж байгаа юм уу яаж байгааг хэлж мэдэхгүй байна. За хүлээ. Юу болтно харъя хэдүүлээ. За лайв мөн үргэлжилж гин үү манайхаа. Хариулаад өгөөрэй. Лайв үргэлжилж гин үү яаж юм? Сая интернет хальт тасраад одоо буцаад орж ирж байна. Интернет маань тасраад за окей. Байгаа юм тийм ээ. За United Kingdom биш. United Kingdom бас ажиллаж байгаа шүү дээ. За United Kingdom бас ажиллаж байгаа. Энэ сайн нэг юм тасраад ингэж ажиллах. За United Kingdom руу connected хийгээд орлоо. За энэ дээр та бүгд харж байгаа те. Ийм зураг хэдүүлээ үсгэжлээ. За энийг болохоор upscale эднэр хийгээд татаж бас болно. За энэ нэг сая тасарсан болохоор интернет тасарсан болохоор жоохон мангартаж эхэлж магадгүй. Тэгээ энэ бол миний буруу биш байлаа гэж. За саяны энэ үүсгэсэн зургийг хагаад саяны энэ үүсгэсэн зургийг хэдүүлээ бичлэг болгож байгаа. За ingredient frame. За frame гэдгээр нь бичлэг. Энэ хардаа энэ шинэ апдейт нь бас айгүй айтайхан болцсон. Өмнө нь болохоор бид нар хаацтай нөгөө юугаа яадаг гэсэн ингээд зургийг хаацтай тэ фреймээ ингээд заавал аплод хийдэг байсан шүү дээ. Өмнөх вершнаа хэрэгжилсэн хүмүүсүүд бол мэдчихэл байгаа. Одоо болохоор шинэ юу нь болохоор юу гэхээр ингээд нөгөө ашигласан зургнууд маань шууд ингээд ороод ирдэг болсон. За тэнгуүтээ одоо нөгөө frame to frame гэдэг зураг байна шүү дээ. Энийг хэдүүлээ ингээд шууд кадр солиодох байдлаар бичлэг ингээд үүсгэж явж болдог басаа гэсэн. За бичлэгийг бас тайлбарлая. За frames гэдэг нь болохоор эхлэх кадр, төгсгөлийн кадр гэдэг ямиг ашиглаж бичлэг үүсгэх гэж байна тий. За нэг шилжилтээс нөгөө шилжилтээс гэж тайлбарч хэлэх юм уу гэх. За consistent character буюу үргэлжилсэн одоо нэг дүр тий бичлэгэн дээр байлгахын тулд бид нэр frame ашиглаж өгөхөд бол явдгаа гэсэн явж болно. За ingredients нь болохоор альва нэг одоо бүтээгдэхүүн гэдэг юм одоо нэг хиймэл оюун ухаанда бэлэн зураг өгч гэсэн. Тэнгүүд хиймэл оюун ухаан тухайн зургийг их сурвалж болгож ашиглаад бичлэгээ үүсгэж явчихна гэсэн. Гэтэ зарим тохиолдолд бол арай жоохон бичиг мичгтэй юмыг бол арай жоохон өөрчилсөн байдаг. Хэлбэр дүрсний юмыг бол ерөнхийдөө 100% адилхан гаргацсан байдаг гэсэн. За бичлэгэн дээр бол хоёр төрлийн юу яригдж байна те. Нэг нь болохоор reels зориулсан босоо, нөгөөх нь болохоор landscape буюу хэвтэй. За бичлэг мөн адил дөрвөн бичлэг үүсгэх үү, нэг бичлэг үүсгэх үү, гурван бичлэг үүсгэх үү, дөрвөн бичлэг гэдэг ийм сонголттой. За анхаарах зүйл болохоор манайхан нэг их худалдаж аваад Telegram group дээр байгаа хүмүүсүүд маань энэ бичлэгийг үзвэл дахин анхааруулж идмээр байна. Та хэд маань эхний одоо яг нэг өөрсдийнхөө промптыг ерөнхийдөө ямар хэлбэр дүрстэй болох нь гэдгийг харахтаа газтай тий. Энэ light буюу low priority гэдгийг ашиглаж байгаа манайхаа. Тий. За тэгээд одоо ингэсэн байна. Энэ дээр өөрчлөлт орсон. Та бүгд хэрвээ
анзаарах юм бол таасаа тий. Ийм байна. Light гэж байна, fast гэж байна, quality гэж байна. За тэгээд low priority гэдэг юу бас хэсгүүд ороод ирсэн. За манай ирэх болохоор сард байгаа зү сард 25,000 кредит баггүй юу. Гэтэ энийг одоо 2 дахин бараг багасгацсан гэж бас хэлж болно. Яагаад вэ гэхээр өмнө нь 25,000 кредиттэй байсан хэдий ч те бид бичлэг үүсгэхдээ fast дээр 10 кредит үүсгдэг байсан санагдах юм. Тэгсэн чинь одоо энэ шинэ light гэдэг юм оруулж ирээд тэр нь минимум нь болохоор 20 болоод fast маань болохоор 40 болоод quality болохоор бүр 400 болоод ороод ирсэн. Энэ чинь quality чинь 100 байсан байхгүй 100 кредитээс байхгүй. Одоо тэгсэн чинь 400 болоод ирсэн. Тэгэхээр нэг өсөндөө бид нэр кредитээ айгүй хурдан шатах магадлал бий болчихж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр би гэхдээ биний нэг би ингээд янз бүрийн ингээд бичлэг хийжтэй тий. Би дандаа энэ light lower priority гэдгийг ашигладаг байхгүй. Энэ болохоор нэг tick кредитээр бичлэг үүсгэдэг. Нэгэнт л одоо надаас ирэх авч байгаа хүмүүсүүд маань өөрсдөө сар болгоно 800,000 төгрөг төлөөд Google AI-ийн эрхийг нь авч чадахгүйгээс биш. Тэ? Тэгвэл энэ хямдхан олдож байгаа энэ ашиглах боломжийг та хэд маань хамтаа хэрэглэхээр зөвхөн өөрийгөө бодох биш тэ. Би мэдгүй юм чинь ингээд бас ингээд хамаагүй ингээд дараад иж болохгүй шүү дээ. Энэ чинь ерөнхийдөө Google AI-ыг эрхийг нь ингээд худалдаж авч байгаа хүмүүс чинь би сурах гэж ингээд хэрэгжилж байгаа маа гэд ингээд ийм зарчмаар хэрэгжилж байгаа юм үү. Тэгээд сураад би эннийх нь үр дүн бололцоо одоо юу гэдэг те тэрийг би мэддэг болоод ингээд яваад одоо те байнгын одоо ажилдаа ч гэдэг юм юундаа ч гэдэг ашиглаад ингээд явна гэдэг ийм байна. Нилээдгүй олон хүмүүс юу яасан шүү дээ. Би ингээд төлбөрөө төлөхгүй заяа. Төлбөрөө төлөхгүй. Яасан төлбөрөө төлөх хугацаанд болчихсон. Би өмнөх сар ингээд ашиглаагүй юм аа. Би одоо яг энэ сар ашиглачаад би ингээд яаж болох юм болгүй гэдэг тий. Зарим хүмүүс болохоор бүр би туршилтын журмаар авч болох гэж байгаа шүү дээ. Туршилтын журмаар хэрэгжилж болох. Энд ерөөсөө тийм ойлголт байхгүй байна. Тийм туршилтын журм орон гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Тэр хэрэгэлнэ үү, байна уу, тэгээ сарынхаа төлбөрийг төлж та хэрэгэлнэ үү, байна уу? Тэр ерөөсөө тийм байх боломжгүй байна. Та нар Google руу одоо чат бичээл те би туршилтын журмаар хэрэгжилж болох уу? Би хэрэглээгүй маа те дараа сарын төлбөр тийм яриа хийх чадахгүй шүү дээ та нар. Харин энэ Telegram өөрөө те болсноороо та нар юу хожиж байгаа вэ гэхээр бас нэг хийх гэж байгаа ажилдаа бас нэг зөвлөгөө авчтیں۔ Те. Тэгээ өөр юу байна ингээд айгүй их боломж нэгж байгаа. Энэ чинь одоо та нар ингээд энэ flow руу ингээд хэдүүлээ ингээд яваад орё л доо те. Чи маш олон хүмүүсүүдийн хийсэн ажлууд ингээд байж байгаа хгүй юу? Ингээд та нар ингээд одоо эдрийг ингээд хардаа. Ингээд маш олон хүний ингээд ийм ажлууд. Эндээс та нар бас ингээд тэднийхээ ингээд промптуудыг ингээд хараад энийг яаж хийсэн бэ? Энэ бичлэгийг яаж хийсэн бэ? Ингээд сурах бололцоо амар нэгж байгаа юм. Энэ чинь айгүй том минийхэр бол айгүй том боломж юм болов гэж харж байна тий. Бүхэл бүтэн одоо практик одоо ажиллагааг та нар нэг юмсандаа харж байна гэсэн шүү дээ. Нэг ийм байж шүү манайхаа. Ийм юм байж шүү гэдэг шиг. За бичлэг үүсгэх тал дээр ойлгомжтой байх болов уу гэж найдаж байна те. Та бүгд маань энэ кредитийн талаар ингээд ойлголт бол ингээд авчиж байгаа хөх те. За ингредиент гэдгийг бол би тайлбарлалаа шүү дээ те. За ингредиентийг хэдүүлээ зөвөр юу яаж үзье л та те. Man holding banana те. Банана гэж. One banana on table. За нэг ийм зураг үүсгэж байгаа юм. Нэг ийм зураг үүсгээд тэгэнгүүтээ энэ бананыг нь болохоор те хүн failed. We notice some unusual activity. За иймэрхүү нэг ганц нэг ийм алдаа зааж байгаа тохиолдол байна лээ гэж яринлээ хүмүүс. Гэтэ гайг бах уу манайхаа. Энэ VPN-ийн л асуудал баг.
Энэ сая нөгөө нэг би нөгөө нэг лайв хийж байхад VPN дээр нэг алдаа заасан шүү дээ. Тэрнээс болоод байгаа. За зэрэг United States нь болохоор хэлсэн. Канадаараа шилжиж яваад орчихлоо юм. За ингээд хоошоо ухраад дахиад прожект руу гоо. Ганц нэг ийм алдаа заахыг бол үгүйсэхгүй. Тэг байх л асуудал. За. One banana table. Commercial style. Дахиад алдаа заах юм бол яах вэ? За энэ яваал байна тий. Энэ хоёр нь бол алд. Энд гэтээ манайхан нөгөө нэг юу байдгийг шүү. Хэрглэж байгаа хүмүүсүүдтэй би яриад багш манайхан гэдэг нь хацдаг. Зарим тохиолдолд тий нөгөө нэг хэтэрхий болохгүй бичлэг зураг ингээд хийгээд ингээд яцлаар цаанаасаа бас асуудал үүсдэг байхыг үгүйсэхгүй. Гэтэ болж байгаа зү тий. Тэгээд 2-3 оролдлогоор бол ингээд гараад ирчихсэн. За энэ дээр refresh гэдэг үзье. За энэ дээр get start with flow, get with flow, edit get management report general feedback. За яг хөө энэ зургийг хэдүүлд ашиглаж бичлэгэндээ тий. За ingredient гэдгийг энэ юу яах гээд ашиглаж үзэх гээд байгаа шүү дээ тий. Ingredient бананы ман зураг хаана нэ гэдэг. Бананы ман зураг хайчваа. Максимум ingredient reach гэдэг нь. За ingredient нь бас болохгүй байгаа юм шиг байна тий. Ерөнхийдөө бас сая би нэг юу руугаа ингээд ороод үзсэн чинь энд нэг апдейтүүд өөрчлөлтүүд хийгдээд байна. За одоо жишээлбэл энэ эднэр бол байгаагүй юм light white гэж. Энэ хоёр байгаагүй. Тэгэхээр энэ дээр өөрчлөлтүүд яваад ах шиг байна гэж би хараад байна. Бананы ман зураг ачиж байна. Бананы ман. Энийг яах юм бол add to prompt. За окей. Энэ нэг жоохон алдаал яваад байна да тий. За энэ юун дээр lower priority дээр яахгүй ажиллахгүй байна. Ingredient. За энэ дээр ажиллаж байна. За elderly man who wearing Mongolian dress За ингээд үзье. Ингээд нэг өсөндөө ерөөхдөө бол бананыхаа юуг бол бид нэр оруулаад ирж байна гэсэн үг байхгүй. Гэтэ энэ дээр энэ миний харуулгааз энэ юу юм болов гэж би бодоод байгаа юм. Энэ юуны л алдаа. Энэ апдейт хийгдээд тэгээд тэр нь л алдаа заагаад байгаа юм болов гэж би хараад байна. Өөр VPN ашиглаад үзье. Ингэж бас нөгөө болохгүй байгаа тохиолдолд бас VPN бас ингэж сольж болно шүү манайхаа. Гэтэ болж өгвөл нөгөө VPN-ээр хийх гэж хичээгээр. За. Дахиад үзье. Энийг хэдүүлээ ingredients болгоод add to prompt болгоод. За энэ дээр болохоор энэ дээр бол өмнө нь болж исэн. Тэгэхээр энэ дээр бас нэг асуудал гарсан. Ер нь засвар л яваад байгаа юм шиг. Засвар яваад байгаа болохоор нэг иймэрхүү сонин алдаанууд мэрсэр гарч ирээд байгаа гэж бодож байна. Засвар масварын л асуудал яваад байгаа. Эсвэл нөгөө нэг VPN дээр асуудал байна. Одоо энэ жишээлбэл уншиж штэ тий.
За тэгээд мэдээж хэрэг би бол энэ зүгээр нөгөө review mark-ийн бичлэг хийж байгаа учраас тий нарийнчилсан prompt бичээл ингээл тийм юм ерөөсөө хийхгүй байгааг та бүгд анзаарч байгаа. Зүгээр энгийн байдлаар. Тиймээс яг нарийнчилсан prompt бичнэ гэдэг бол өөрөө тий нэлээд дэлгэрэнгүй prompt явна шүү дээ. Тэгэхээр энийг бас манайхан ойлгоорой. Нэг сонин нэг богинохон хэмжээний тий текст хичээл тэгэл ингээл яваад. За нөгөө нэг юм маань ingredient буюу тий санаа болгох зураг ингээд оруулаад байна. За нөгөө нэг зураг шиг тий төрөний одоо нэг зураг шиг ингээд алчуур байна, нутаг байна, банан тий. Энэ бол зүгээр санаа авч байгаа шүү. 100% дуурайх биш, зөвхөн санаа. За хэрвээ газтай 100% дуурайна гэх юм бол газтай тий ингэж орж ирдэг байхгүй юу? Фреймээр нь эхлэх зургаа одоо 100% яг адилхан байхын тулд эхлэх зургаа оруулж тавиад тэгээд бичлэгээ үүсгэж гэсэн. За ийм. Тэгэхээр ингээд одоо яг эхлэх дүрс нь өөрөө юу байх вэ? Ingredient frame хоёрын ялгааг би тайлбарлаж өгөхөд үзээд байгаа. Ойлгомжтой тайлбарлаж өгч чадж байна уу? Ingredient бол ерөөсөө зүгээр таны зурагнаас санаа тий? Frame нь болохоор яг нөгөө тэр таны зурагнаас эхэлж одоо кадр хөдөлж явна гэсэн үг байна. Ерөөсөө ийм л ялгаатай. Тийм үү? Нэг нь болохоор зүгээр idea буюу санаа зурагнаас нь. Машин гэхдээ тий Perus машин, энэ Perus машин энийг санаа болгож одоо ашиглах юм байна гэдэг юм тий. Нөгөө талд болохоор яг байгаагаар нь ашиглах гэдэг юм ялгаал яригдчихэж байгаа. За VO3 Ultra-гийн хувьд бол тайлбарлахад за энэ болохоор frame тий яг нөгөө зураг ашиглаад бичлэгээ үсгээд ингэж явж байна гэсэн үг. За та бүгд харж байгаа. Яг нөгөө нэг зургийг шууд амьд хөдөлгөөнд оруулж чадсан тийм. За энэ дээр бол нэг extend, insert гэх камераг бас ингэж бас болж байна тийм. Энийг тэгэл одоо нэг туршилт маркаар одоо тийм. Туршилт маркаар одоо ингээл энд бол бас хөөрхөн юмнууд шин юмнууд нэмэгдээл байгаа, өөрчлөгдөд байгаа ингээл янз юмнууд байгаа. Тэгээд угаасаа нөгөө нэг энэ яг Google VO3 Ultra эрхийг ашиглаж байгаа хүмүүс бол тий хөвчлэн бол commercial буюу тий өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг рекламд зориулж гэдэг юм. Айдус тиймэрхүү үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа хүмүүс энийг бол ашиглаж байгаа гэсэн үг шүү дээ. За окей, ерөнхийдөө бол за энэ бичлэгийг хүлээж энд нэг шинээр нэмэгдэж орж ирсэн юм. Camera motion, camera position гэдэг юм ойлголт бас нэмэгдэж орж ирсэн. За энийг хэдүүлээ сонирхъя. За энэ бас remove гэдэг бас нэг юм орж ирсэн байна лээ. Тэгэхээр ерөнхийдөө бичлэгэн дээрээс object устгадаг гэж одоо би тэгтээ нэг ч тийм юм object бол өөр хараахан устгаж үзээгүй байгаа. За энэ юу болох нь харъя. Та бүгд харж байгаа тийм камерын хөдөлгөөн яг энэ доотлолтой адилхан orbit right гэдэг хөдөлж байгааг та бүгд харж байгаа тийм. За нэг ийм бас бичлэг хийж болдог болсон. За remove зүгээр сонирхгүй хэдүүлээ. Remove banana гэдэг. Remove banana гэж. За бананыг нь арилгаад тэрийг нь манай энэ яг нэг бичлэгнийхээ би сайн ойлгоогүй. Энэ яг бичлэгэн дээрээс устгах юм уу эсвэл яг яаж явах юм бас сайн мэдэхгүй л байна. Ашиглаж үзээгүй болохоор би хэлж мэдэхгүй байгаа юм. Дараа илүү ойлголттой болох байлгүй дээ тий. Дараа илүү ойлголттой болох гэж найдаж байна. За нэг юм бас байна. За цаашаа нь хэдүүлээ явъя. Тэгээ үний хувьд бол тий үний хувьд бол сарын эрх нь бол 150 гэж байгаа. 3 сараар нь авъя гэх юм бол 300 гэж байгаа. Бараг 1 сар зүгээр тий 2 дээр нэмэх 1 гэдэг л юу болчихж байгаа. Тий 2 сарын эрх аваад 1 сарын эрх үнэгүй авах гэдэг
Үүний хувьд бол тийм байна. Тэгээд сараар нь төлнө эсвэл 3 сараар нь төлнө. Энэ бол таны хувь хүний эрхийн асуудал гэдэг шиг. За энэ зөвхөн ультра дээр хамааралтай шүү. За. Зөвхөн ультра дээр хамааралтай. За хэдүүлээ одоо Хейген руу орно. Манго болсон. Нөгөө банан бол байхгүй болсон юм тий. Гэхдээ энэ дээр жоохон алдаа байгаад байна. За яг хөө гэхдээ ерөнхийдөө бас арилгахын хувьд бол арилгаж байна тийм үү. Яг би бас сайн мэдгүй байна. Яг яаж энийг ашиглах вэ? Гэхдээ яг хэрвээ та өөрөө хүсэх юм бол гэдэг шиг тий. Сурж бас болдог байгаа шүү дээ тий. Заавал одоо би бүгдийг нь тайлбарлаад би бүгдийг нь ажиллаа. Та бас өөрөө тий юу яах хэрэгтэй шүү дээ. Судалгаа хийх. За окей. Юуны хувьд бол ингээд ойлгомжтой боллоо. Энэ бол одоо ашиглах дахиад шаардлагагүй гэж бодож байна. За ChatGPT шиг асуултууд асуугаад ингээд ажиллаж болох юм байна. ChatGPT-г бодвол бас дотроо маш олон хэрэглүүрүүд байд юм байна гэдэг ойлгоод авлаа. За энэ Canva-г болохоор энэ юунууд байгууллагууд айгүй ашигладаг. Canvas-ыг тийм HTML код хүртэл хөрвүүлэх чадвартай Canvas нь. За нэг Canvas-ыг хэдүүлээ сонирхоод үзье. Сонирхож байгаа хүмүүс ер нь байна. Үзэж байгаа хүмүүс байна уу? Ер нь мэдээгүй ашиглаж байгаа манахаас жоох надаас энэ эрхийг авсан хүмүүсийн лайвыг үзэж байна уу? Аль эсвэл зүгээр сонирхож байгаа хүмүүсүүд байна уу? Тэгвэл сэтгэл бичээр ер нь мэдээгүй зүйл ярьж гин үү, мэдчихсэн зүйлийг нь ярьж гин үү, шинэ юм олж харж гин үү, яаж нээж гин гэдэг. Өөртөө сэтгэл. Тэгээд та нар өөртөө яг юу сонирхож гин, юу хайж гин, юу мэдхийг хүсэж гин гэдэг юм. Тэр бас үлдээгээрэй. За дараагийн лайв дээр дараагийн нэг тэгж байгаа нэг лайв хийхтэй байгаа. Би та нарт сабтайтл хийдэг 3 сайтыг танилцуулна. Нэг нь Монгол, хоёр нь гадаад. Тэгээд тэдний сул болон давуу талуудыг бас та бүгдтэй харуулна. Сабтайтл гэдэг бол мэдчихэж шүү дээ. Бичлэгний дор хадмал хийх тийм үү? Тэгээд тэрийг та бүгдтэй бас харуулнаа. За энэ дээр харж байна Canvas гэдэг ерөнхийдөө инфографик иймэрхүү байдлаар бол ингээд хийгддэг юм байна. Төрөний нэг тексттэй чинь нэг ийм зураглалт марк юм болгочих жац тий. За нэг ийм бас юм байна. За окей. За энэ бол ойлгомжтой. Ингээд энэ рүү бол одоо орох шаардлагагүй. Google View 3-ыг бол би та бүгдтэй тайлбарлаад өглөө гэж найдаж байна. За одоо болохоор хэдүүлээ бастай Heygen гэдэг. За Heygen нь болохоор бастай тий яадаг вэ гэхээр за энэ рүү ингэж оруулаад Heygen яадаг үйлчилгээ вэ гэхээр ийм үйлчилгээ байгаа юм байна. Одоо танд ингээд нэг аудио файл байлаа л да тий. Хүний ингээд ярьж байгаа мэдчилгээтэй ч гэдэг юм уу, рекламтай ч гэдэг юм уу ингээд ямар аудио байх юм тий. Тэрийг агаацтай зурагтай ингээд холбоод тий таны одоо үүсгэсэн жишээлбэл Gemini дээр ч юм уу, эсвэл ChatGPT дээр үүсгэсэн нэг хүний зураг ч юм уу, эсвэл амтны ч гэдэг юм ингээд байж болно шүү дээ тий. Тэгэд тэр зураг аудио хоёрыг хооронд нь нийлүүлээд тэр зургаа ярьж байгаа юм шиг болгох. Тэр зургийг ярьж байгаа юм шиг болгох. Ерөөсөө л ийм үйлчилгээ. Энгийнээр тайлбарлах юм бол тийм маш энгийнээр тайлбарлах юм бол ийм үйлчилгээ. За бид нэр юу яасан? Heygen-ийн юу Creative Box гэдгийг ашиглаж байгаа. Манай Heygen-ийнхэн. За Creator Box сарын 29 доллар буюу Монгол мөнгөөр бол бараг 100 сая төгрөг. За тэгээд та бүгд энэ дээр анзаарах юм бол тийм unlimited voice үүсгэх боломжтой ийм юу байгаа. За дээрэс нь гадаад видеог Монгол тийм орчуулга хийх юм байна лээ. Гэтэ тэрийг нэг амар бас ашиглаад байдгүй юм. Тэгээ ерөнхийдөө бол яг одоо энэ гурван багцын тэгээ бид нар creator багцыг бол ингэж ашиглаж байгаа. За unlimited photo avatar, voice cloning гэдэг янз бүрийн зүйлүүд байна гэдэг шиг. За юу ч нэвтрээд ороод үзье. За энэ дээр бас манайхан юу яаж байгаа?
хөөрхөн ашиглаад явж байгаа гэдэг шиг тийм. За Heygen ийм гэдэг байна. Би бас өөрөө ороог бас өөрөө утсан байна. За би шалгаатай. Эрхэн нэвтрэх. За энэ дээр би пас юмнуудыг өөрчилж өгье. Хараат Heyges эрхэн ашиглах нэвтрэх нэр пас энэ. Окей, энэ дээр ийм байгаа юм байна. За тэгээд нэвтрэх. За ингээд нөгөө ирэх авсан хүмүүсүүд нэвтрэхэд нь энэ 6 орнтой пассворд. Ер нь бол нөгөө ультра дээр ч энэ дээр ч яг адилхан зарчим ажиллаж байгаа. Надаас нэг удаагийн нэвтрэх пассворд авдаг байхгүй надаас ирэх авсан хүмүүсүүд нь. За окей. Энэ дээр бас нэг жоохон өөрчлөлтүүд ороод ирсэн юм аа да янз нь бас энэ өмнөх байснуудаа ягаад хэвээр нь байлгаж болдгүй юм бол. За энд бол хэдүүлээ зүгээр бас ревю би бас өөрөө сайн мэдэхгүй байгаа юм. За аватар үүсгдэг хэсэг байх хэвээр солио ичиж ерөнхийдөө бүхэн. За аватарс гэдэг. За энэ аватарс болохоор бидний ашиглаж байгаа юмнууд аватарууд ингээд энд бол ингээд явж байгаа. Та бүгд харж байгаа тийм ингээд хүмүүс ингээд янз юм аватарууд ингээд хийгээд ингээд үүсгээд ингээд тэднийг бичлэг болгоод ингээд явж байгаа гэсэн. За энэ бол миний үүсгэсэн ламын аватар. За окей, Eleven Labs voice үүсгэх гэдэг сэтэл урьдчилсан. Тэрийг бас Eleven Labs дээр би харуулъя. За окей, аудио биднэрт аудио байх хэрэгтэй тий. Биднэрт аудио байх хэрэгтэй. Тэгээд зураг байх хэрэгтэй гэж хэлсэн тий. За манайхан бол ингээд өөрсдийнхээ ингээд ашиглаж байгаа зургийн аватарууд нь ингээд байж байна. За AI Studio гэдэг байгаа. За AI Studio нь хуучин ямар студио ч гэж байлаа нэг тийм байсан. За энэ мөн л дөө яг энэ яг зүгээр юуны интерфейсийн хувьд жоохон өөрчлөлт болсон байна. Интерфейсийг гэдүүлээс болоод. За нөгөө нэг unlimited гэдэг. За окей. Avatar 5 гэж гараад ирсэн байна. Most like you motion adapt to script. За 5 юу яадаг юм шиг байна. Тэ бичлэгээ үүсгэхдээ бас нэг юм өмийг бич. За энийг би бас нэг ялгааг нь хүмүүсүүдийн хийсэн ажил дээрээс нь би танад харуулна заяа. Ерөнхийдөө бол яг бид нар unlimited буюу энэ avatar 3-ыг ашиглаж байгаа. За avatar 3-ыг ашиглаад үр дүн нь бол үр дүнгийн би харуулна. За энэ бол ингээд avatar 3 ингээд байна. За энийг би хүнлүү явуулах хэрэгтэй. Avatar 3 бол хэвээрээ байна. Жохон өөрчлөлт хийгдсэн. За хэд хоногоос би энийг бас ухъя да. Юунд өөрчлөлтсөн байна. Манайхаа аюу хэцүү шүү дээ. Ингээд ирэх авж ийн гэдэг яг хэрхэн ашиглах талаар мэдэхгүй. Тэгээд одоо би нэг юу хүнсэг тий. Заавал одоо нэг зааварчлага хийж өгсөн юм шиг. Түрүүн билдэж шүү дээ. Та нар энэ Heygen-ий одоо энэ эрхийг одоо яг өөрөө ганцаараа тий 100,000 төгрөгөөр худалдаж аваад тэгээд Heygen-ийнх нь та нарт зааж өгөхгүй шүү дээ. Та нар өөрсдөө digging буюу тий судалгаа research хийгээд тэгээд хэрхэн ашиглах вэ, яаж ашиглаж болох вэ гэдэг ингээд явах хэрэгтэй. За энэ дээр бол ойлгомжтой. Окей. Аудиогоо бол MP3 файл, WAV файл биелсэн шүү дээ тий. Танд аудио байх хэрэгтэй. Тэгээд зураг байх хэрэгтэй. Ерөнхийдөө бол яг энэ гайгүй манай. Нэг тийм аим хүн зүйл бол байхгүй. Гол юм бол аватар 3-аа сонгоно, unlimited хэрэглэх боломжтой тий. За motion adapts moves like юу эднэр нь болохоор юу гэхээр зүгээр тайлбарлах юм бол за энийг би сайн мэдгүй энэ шинээр орж ирсэн маань. Энийг би бас судалж агаад яг Heygen-ий ирэх авсан хүмүүс. Гэтэ энийг ашиглах ямар ч боломж авахгүй заяа. Яг тэгэхээр энэ кредитээр ашиглах боломжтой байдаг. Тэгээд сард 200 кредит ирдэг. Нөгөө сард ирсэн 200 кредитээр нь яг энэ аватар 5, аватар 4-ийг аватар 5-ыг би сайн мэдгүй. Аватар 4 бол байгаа ч тийм үсрээл нэг 3 4 бичлэг үсгэл боломжтой тийм. Энэ unlimited 3 болохоо энэ илүү дутуу хөдөлгөөн байхгүй. Зүгээр яг ингээд унших хэвээр ажиллаа, хийх хэвээр ажиллаа хийгээл ерөнхийдөө болдог гэсэн. За энэ 3 4
4 2-ын ялгааг би танад харуулнаа. Окей. За хэдүүлээ ерөнхийдөө энийг бол ашиглаж байгаа хүмүүс бол бүгдээрээ яаж ашиглах талаар бол сайн мэдж байгаа гэж би бол бодож байна. За хийсэн ажлууд руу ингээс гүйж ороод харч боломж юу байна тий? Brand home. За project гэх баг тий. За аватар 3 заяа. Аватар 3 яадаг вэ гэдгийг би танад харуулъя. Миний лам хана. Аватар 3 ерөнхийдөө нэг юм. За хаашаа дахиад явах тий. Зүгээр шууд ярьдаг гэсэн үг байхгүй. Зүгээр л текст уншаад шууд яриа авчдаг гэсэн үг. Аватар 3. Ийм. Хүний амьдрал гаднаас бос. Нэг илүү дутуу тий, илүү дутуу хөдөлгөөн байхгүй. Унших хэвээр юм уншаад, ярих хэвээр юм яриад ингээд болчихдог гэсэн. Аватар 3. За энэ бол ойлгомжтой бах тий. Амны хайрцгийг та хэд харах гэсэн үү? Амны хайрцаг ерөнхийдөө нэг юм гаднаас бос. Өөрийн сэтгэлээс эхэлдэг. Хэрвээ чи Хейген ерөнхийдөө бол яг энэ эний чинь юу гэж хэлдэг? Липсинг гэж хэлдэг байхгүй юу? бусдыг ялж дийлэх нь Хейген бол миний харж байгаагаар хамгийн дайжгүй. өчигдөр өнгөрсөн. Маргааш. За окей. За одоо тэнгуү хэдүүлээ. Аватар 4. За аватар 4 болохоор энд хүмүүс хийсэн энэ аватар 4 гэдэг. Энэ аватар 4-өөр үүсгэсэн бичлэг байна. За хэдүүлээ харъя. Аватар 4 юугаар ялгаатай юм бэ? Нүүрс тариагаа гарахгүйгээр онлайн бизнесийг яаж хийх вэ гэвэл чи эхлээд нэг чиглэлээ сонго. Жишээ нь контент хийж болно. TikTok, Reels дээр. За энэ доош нь айгүй гоё хийцэн байт яа. Аватар 4 үүсгэлээд. Аватар 4. За энэ дээр харъя хэдүүлээ. Чамаа баян бошоодог мөнгөний зуршлууд. Нэгдүгээр хэсэг. Энэ дээр нэг юу л дутсан. Промптн дээр камер руу харах гэдэг үг дутсан байдаг. Камер руу харах гэдэг юу оруулсан эсвэл уул айгүй хөөрхөн юм хийцэн байт юм даа. За энэ дээр яа. Аватар 4-ийг хэдүүлээ ич эдийг харах гэж. За. 6 цаг хүртэл ажил. Гар марн арай жоохон цаатлын арын фон мон хүмүүс хөтлөж байгаа юм хөтлөж байгаа юм нэг. Арай илүү удаа гарч байна. Ээжүүд. Ажлын хажуугаар онлайнаар орлого хийж. Окей. Ийм ялгаа бол ерөөсөө ийм. Нэг нь болохоор зүгээр яг хийх ёстой ажлаа хийн. Нөгөөд болохоор жоохон чимэглэлтэй л гэсэн. Окей. За ийм. За энэний ирэх багц ийм байгаа манайхаа. Анх удаага авах гэж байгаа бол 80,000. Эхний сар нь 80,000. Тэгээ дараа сарынхаа сонголтууд нь ерөөсөө 35,000 төгрөгөөр. Тэгээ та ийм үйлдэл хийх гэж болно гэсэн үг тий. Реклам өөрсдийнхөө одоо ажил дээр одоо жишээлбэл тий нэг мэдээлэл уншуулах хэднэр гэдэг шүү дээ. Ажлууд гэдэг шүү дээ тий. Тиймэрхүү юмд ашиглаж болно. Айгу амар тий. Та өөрөө ингээд камерны урд суугаад юм уу тайлбарлаа ингээд яаж явах вэ? Ийм юм бэлдээд ингээд явчихвал айгу амар. Өөрийнхөө хоолойг ашиглаад хийх боломжтой тий. Эсвэл ингээд боломжтой л гэдэг тий. За окей. За дараагийнх 11 Labs. За 11 Labs минийх болохоор энийг болохоор та хэд маань өөрсдөө шууд аккаунтаа үүсгээд тэгээд ийгээд явчих боломжтой тий. За энэ чинь миний кредит хэд вэ? 80,000 кредит байна. Самын хөдөлгөөний гэж бас нэг хүнд юм хийж үзсэн юм болоо да гэж. За окей. Энэ дээр болохоор байгаа зү текст айгуу сайн уншдаг. Тэ. Өглөөний минь дөрөв мөртөө чиглэгээ. За би чат GPT дээр нэг текст бичүүлээ тий. Өглөөний минь нам шээс ингээд ийм текстийг хэдүүлээ нүгээр уншуулъя. Та хэдэд сонсогдох нь үгүй юу бас хэлээрэй. Окей. За энэ яадаг вэ гэхээр эмоцтой уншдаг. Зүгээр нэг Google-ийн нэг текст уншдаг бас байдаг шүү дээ. Text speech гэдэг энэ чинь үйлчилгээ ахгүй text speech гэдэг. Text to audio ч гэдэг юм. Тэгээ тэрүүн дээр болохоор ямар ч эмоцгүй зүгээр шууд уншиж төрчнөл тавьчихдаг байхгүй. 11 Labs болохоор юугаараа тэднээс ялгаатай вэ гэхээр эмоц нэмж өгдөг.
гунигтай ч гэдэг юм уу те догдлсон ч гэдэг юм уу эсвэл аз жаргалтай ч гэдэг юм ингээд эмоц нэмж өгдөгөөр ингээд ялгаатай. За дээрэс нь та өөрөө одоо те өөрийнхөө хоолойч гэдэг юм уу эсвэл YouTube дээрээс харж байгаа те одоо золбоо ТV-ийн тэр залуугийн хоолойч гэдэг юм уу ямар хоолойнууд вэ тэднийг хуулбарлах буюу клондох боломжтой гэсэн. Клондоод өөрийнхөө контент ашиглаж болно. Хэрвээ та эрэгтэй хүн гэхдээ танд эмэгтэй хүнээр одоо нэгэсэндээ материалаа уншуулах шаардлага байна. Level Labs байна. Хэрэгцээ болно гэсэн. За сарын миний хэрэгжилж байгаа багц болохоор хамгийн багц нь сарын нэг 16-7 мянган төгрөг төлөөд 30 минутын аудио үүсгэх боломжтой. Ийм багц. Тэгээ тэрнээс дэш 100 мянга 200 мянга гэдэг таны хэрэглэнээс тэгээ бүтэн ном уншуулж байгаа бол чинь миний багц тань хэрэгвч таарахгүй л гэсэн үг шүү дээ. За хэдүүлээ энэ текстийг ингээд уншуулад үзье. Баатар хэмжээрэй гэдэг. За тэгээд та хэдэд аудион сонсогдох нь үгүй юу? Харамшээсэн сайхан өдөр. Өөдрөг үхнээр дүүрэн байх болтугай. Зүрх инээд баясал алхан бүртчин дагалдаж ирэх өдөр бүхэн аз жаргалаар гэрэлтэг. За сонсдоо манай. Өгжөөний минь. Нарамшээсэн сайхан өдөр. Өөдрөг бүхнээр дүүрэн байх болтугай. Зүрх инээд баясал алхан бүртчин дагалдаж ирэх өдөр бүхэн аз жаргалаар гэрэлтэг. Өгжөө. За сонсноо. Одоо энэ дээр энийг болохоор ерөнхийдөө юутай хослуулж ашигладаг вэ гэхлээр Хейгентэй хослуулж ашигладаг. Нөгөө Хейгент чинь бид нар аудио бэлдэж өгөх хэрэгтэй шүү дээ, тийм. Тэр аудиогийн чинь бид нар энэ Level Labs дээр ашигладаг гэсэн. Тэгээд зургийг болохоор ChatGPT ч юм уу Gemini дээр үсгээд тэгээд Хейген дээр холбоод өгчнө гэсэн үг байхгүй. Саяны миний энэ текст та нарт сонсогдсон бол хэлээд өгөөрэй манай. Тэгэд хэрвээ та нар анзаарч сонссон бол дуудлагыг бол маш цэвэрхэн дуудаж байгаа. За энэ дээр анхаарах ёстой зүйл юу вэ гэхлээр байгаа. Тоо байгаа ч тийм. Тоог ер нь болж өгвөл бичмэлээр нь хийгээд өгөх юм бол аюу алдаа багтаа шүү дээ. Энэ заримдаа нэг 90 мэд одоо 1000 тэрэн дээр алдчихад байдаг байх. Тэгэхээр нөгөө бичмэлээр 8 гэдгийг нь одоо 8-ын тоогоор нь биш 8 гэж үчээд 8000 гэдэг. Ингээд ChatGPT дээр текст тоотой текст шууд би бол нэг юу ячтээ. Бичмэл хувилбар болгодог. Тэгвэл ChatGPT-ээр засаад тэгээ өөрөө жоохон хянаж агаад ингээд. Тэгээ нөгөө нэг сайн хянаж агаад гэдэг шиг 7 хэмжиж агаад нэг огт гэдэг шиг энэ Level Labs дээр тэгж хийхгүй л те. Шинэ аудио үүсгээл ах юм бол таны кредит чинь буурал яваад юм гэсэн үг. Энэ дээр нэг тийм юм анхаарах хэрэгтэй. За миний ашиглаж байгаа багц дээр болохоор газар тий 10 төрлийн хоолой клон хийх боломжтой байдаг. За My Voices гэдэг би та бүгд даруулъя. Түрүүн манай хин баярхуу баярсайхан асуусан байсан. Level Labs дээр voice үүсгэх гэдэг. За энэ дээр бол би ингээд 10 төрлийн за энэ 5 1 2 3 4 9 хоолой үүсгэсэн байна. За 10 дахь үүсгэж болох нэ гэсэн. За юун дээр сайтн дээр нь те voices гэдэг. Тэгээд энэ дээр create voice гэдэг буюу voice үүсгэх гэдэг байгаа. За энэ дээр нь болохоор instant voice буюу шуурхай voice үүсгэх гэдэг. За энэ дээр нь бас нэмэлт одоо тэр нэг хэдэн зуун мянга гэж үтэн те тэр эрхийг нь авах бол professional voice clone гэдэг. Энэ дээр бүр 5 минут юм шиг. Баг энэ гэхдээ яг таг одоо хуулбарлахын үгүй би сайж мэдгүй надад тэр эрх нь өгөх юм шиг гэдэг шиг. Гэхдээ ойрын ирээдүйд ерөнхийдөө ийм эрх нь гарч ирэх байна. За энэ дээр хоёр төрлийн аргаар voice хуулж болж байгаа. Биш баг 3 төрлийн арга. Нэг нь болохоор record аудио шууд микээ залгаж байгаа л уншчих нь шүү дээ. Текст уншаад. Тэгээд тэр аудиогоо сайтныхаа юун дээр нэмээд оруулах гэдэг гэсэн. Аль эсвэл байгаа зү те MP3 файл те аудио файл. Одоо нэг 2 минутын ч юм уу те нэг 10 мегабайт дотор багтах MP3 файлыг одоо те шууд ийш нь апплод хийгээд тэгээд ингээд заачна. Нөгөөт нь болохоор видеоноос гэтээ бас 10 мегабайтаас доош байх хэрэгтэй боловч. Би видеоноос voice clone хийж үзээгүй. Мэдгүй байгаа ч бас мэдгүй зүйлээ яриад байх. Нэг боломж нь гаргалаараа тэгээд та нарт хэлэх болно гэдэг шиг тийм. За окей нэг иймэрхүү. Ингээд би та бүгдтэй 3 хиймэл оюун ухааны талаар ойлголт өгөх гэж хичээлээ. Тэгээд ойлгомжтой тайлбарч чадуу яав. Таад маань өөрсдөө тэгээд дүнэлтэй хэлээрэй гэдэг шиг тийм. За юу яаж болох вэ бол тийм бичлэг үүсгэх, зураг үүсгэх тэгээд мэдээлэл
мэдээлэл хайх ч гэдэг юм одоо тэр ChatGPT-гээс дутгааргүй Gemini гэдэг нэг юм л оюухан байгаа юм байна тий. Бичлэг үүсгдэг VO3 Flow гэдэг үйлчилгээ бас байгаа юм байна. За энэ нь болохоор манайхаас тий эрх нь бол 150 мянга, сарын 150 мянга. Сараар төлнөх бол 150 мянга. 3 сараар төлнөх бол 300 мянга. 2 дээр 1 гэдэг шиг тий. Хэг нь болохоор тий эхний сар нь болохоор 80 мянган төгрөг, дараагийн сар нь 35 мянган төгрөг. Тэгээд та энэ эрхийг ашиглаж болно гэсэн үг. Eleven Labs-ийн хувьд бол та өөрөө шууд сайтанд карт мартай холбоод тэгээд танд ямар багц нь хэрэгтэй тэрийг сонгож аваад ингээд ашиглаад ингээд явуулна гэсэн. Нэг иймэрхүү байна. За надаас нүүн хүмүүс асууснаас нүүн бичлэг үүсгэж болохгүй ингээд нэг гол асуудал ерөөс энд байгаа байхгүй. Энэ компьютер дээрээс хийвэл арай илүү үр дүнтэй. Компьютер дээрээс хийвэл арай эрдэмтдээ. Тэгээд иймэрхүү байна гэж. За тэгээд энэ лайв бичлэг хадгалагдаад үлдчих болов уу гэж бодож байна. Тэгээд та хэд хэрэгтэй мэдээлэл авсан байх гэж найдаж байна. Дараа уулзлаа. Түр баярлалаа.